Hello everyone. Өнөөдрийн дугаараар манай сувгийн хувьд топ 10 гэсэн K-драмаг танилцуулахар шийдлээ. Гэхдээ уг сэдвээр хит хитэн дугаар хүргэх юм хүсэлтэй байгаа ба хамгийн ихэнд онцолж байгаа 10 K-драмаг арай энийг тэгэхээр дотор нь айгүй олон төрөлд хувааж K-драмануудыг танилцуулна гэсэн үг шүү. За тэгээ хамгийн ихэнд онцолж байгаа нь болохоор топ 10 хамгийн үйл явдлын хувьд амьдралд ойр, relatable, тухтай мэдрэмж өгдөг K-драмануудаа танилцуулахар шийдлээ. 10-т нь болохоор Yumi Cell гэх драма орсон байна. За тэгээ энэ драмаг үзээгөө хайр дурлалын асуудалтай найзууд маань бүгдээрээ үзцгээгээрээ. Тус драмаг үзсэн хүмүүс яагаад relatable вэ гэж бодож магадгүй. Тэгэл энэ болохоор хүн болгонд хайрлах, доорлох гэсэн юм асуудал байдаг шүү дээ. Ялангуяа хэтрүүлэн боддог бол бид тэдэд энэ шиг хайр болох драма гэж үгүй. Үйл явдлыг товчхон дурдах юм бол Yumi гэх нэгэн компанид ажилладаг бүсгүй. 30 насны босгоор явж байгаа. Тэрээр хайр дурлалын тал дээр сэтгэлийн шарахтай байсан ба үүнээсээ болов сэтгэл зүйн хувьд маш их асуудалтай хэтрүүлэн бодох нь Юмигийн хувьд хамгийн их асуудал болдог. Дээрээс нь хайр дурлалын асуудлаас гадна хувь хүний хөгжил, найз нөхдөд харилцаа, байгууллагын орчин гэх мэт олон зүйлсийг бид эндээс харах боломжтой. Харин түүний дотор амьдрах игдүүтэй хөөрхөн эснүүд хэрхэн ажилдаг вэ гэдгийг бид хараад бидний дотор бас юм хөөрхөн амьтад байдаг бахтаа гэж бодохоор. Хэрв та хөнгөн хөөрхөн драма үзмээр байвал Юмигийн эснүүд бол заавал таны үзэх ёстой драма. 9. Ripley 1988. Энэ драмаг үзээгүй хүн байвал өөрийгөө K-драма үздэг гэж хэлвэл хэн л итгэх бол K-драма үздэггүй л хүн итгэх баг. Бидний хувьд жилдээ нэг давтаж үзэж химраас сэргээдэг хитгэн драмануудын маань нэг. Буйдхан нэгэн хороолт амьдардаг 5 найз. Он цаг үлрэн өнгөрхийн хэрээр сайжрч твшиж байгаа байнга үгэлдэгч хайрын дотроо ээж нар. Байнга л амьдралаа сайнаар авч явах гэж хичээж байгаа аав нар. Муу сайн сурдаг хүүхдүүд гэл бүхий л төрлийн хүмүүс энд бий. Энэ драма 80-90 оныг дамжин Солонгосын жирийн айлууд хэрхэн аж төрдөг байсныг бидэнд харуулах ба бидэнд анги болгоноор дамжуулан үнэтэй сургамжуудыг өдгөрөө онцлогтой юм. Дээрээс нь coming of age төрлийн бөгөөд өсвөр үеийнхэн тохиолддог саад бэрхшээлүүд мөрөөдөл том хүмүүсийн амьдрал руу шилжих гэж байгаа шилжилт гэл өсвөр насныхаа үзээд нэгийг ойлгохоор харин томчууд үзээд өөрсдийнхөө тусгалыг олж болох юм. Цуврал нь тууштай байхаа ач холбогдол ойлголцол инрэл нэгүүлсгүй хайртай хүмүүстэйгээ өнгөрөөсөн цаг хугацааны үнцийн зэрэг амьдралын янз бүрийн сургамж үнцнийг өгдөг. Энэ нь үзэгчдийг амьдралын жижиг баяр баясгалан эргэн тойрныхоо хүмүүсийг үнэлж байхыг сануулж буй юу гэлтэй. 8. Because this is my first life. Энэ драмаг үзсэн хүмүүс аяга ховор хаа. Үзсэн хүмүүс байвал сэтгэл хэсэгт ямар санагдж байснаа бичээрэй. Ямартай жин цувралаа товчхон танилцуулбал нэгэн бүсгүй өөрийн төрсөн эрэгтэйдүүдтэйгээ амьдардаг ба тэрээр хөл бөмбөгийн фанат. Түүний эрэгтэйд өөрийн гэргийтэйгээ амьдрахаар болсон ба бүл нэмж байгаатай холбоотой манай бүсгүй гэрээсээ хөөгнөө. Тэгээ манай бүсгүй нэгэн залуугийн хажуу өрөөг түрээслэхэр болох ба тэр залуу мөн л хөл бөмбөгийн фанат. Дээрээс нь өөрийнхөө муурны фанат. Харин гэрийн эзэн залуу бүсгүйтэй хуурамчаар гэрлэн ээжийнхээ санааг амраах, дээрээс нь муурандаа санаа тавиулахаар тохиролцоогийн хамт амьдрахаар болно. Манай хоёрын харилцаа хуурамч гэрэлтээс үүдэн улам гүнзгийрнэ. Энэхүү цуврал нь орчин үеийн нийгэмд залуу насны түргэгчдэд тулгарч буй эдийн засгийн тэмцлийг илүү онцлсон. Энэ нь орон сууцны өндөр өртөг, ажлын байрны баталгаагүй байдал, нийгмийн хэм хэмжээд нийцүүлэх дарамт зэрэг асуудлуудыг илүү харуулсан гэсэн үг юм. Эдгээр дарамтны дөрүүдийн шийдвэр амьдрал хэрхэн нөлөөлж байгааг бид хараад илүү бодох болно. Ерөнхийдөө because this is my first life бол орчин үеийн асуудлуудыг гүн гүнзгий мэдрэмжтэйгээр авч үзсэн сэтгэл татам цуврал гэж хэлэхэд болно. Үзэгчдийн сэтгэл нийцэн дөрүүд амьдралын сорилт бэрхшээлийг бодитоор харуулсан хайр дурлал өсвөл төгжил өөрийгөө гүйцэлдүүлэх аялал зэргээр үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцдэг билээ. 7. Hospital playlist. Энэхүү hospital playlist нь дээр дурдсан Ripley 1988 цувралын зохиолчийн ээлжид нэгэн бүтээл юм аа. Яг л өмнө Ripley-тэй адилхан дурсамжаар хөглөгдөх уг цуврал нь анагаахын сургууль элсэн орсон 5 оюутан яаж хоорондоо найзууд болж ажлын байран дээр хэрхэн нөхөрлөж ажиллаж амьдарч байгааг харуулдаг. Уг 5 найзтай болоогүй эмчээс гадна амар авьяастай. Анги болгоныхаа сэдвүүдэд хамааруулан дуунуудыг дуулдаг ба манай эдүүд яасан ч авьяастай юм дий. Имлэгийн орчинд эмчнэр мундаг, ширүүн хатуун авахаалаг байж цэдч гисэн жирийн амьдрал дээрээ жирийн хүн гэдэгт ил 5 найзуудаар дамжуулан харуулжээ. Эмнэлгийн процедур, эмнэлгийн өндөр эрсдэлтэй орчин судлахын зэрэгцээ эдгээр элементүүдийг хувь хүн бүрийн түүхээр тэнцвэржүүлдэг. Hospital playlist нь үндсэндээ эмч, өвчтөн, найз нөхөд, гэр бүлийн гишүүндээ хоорондох хүмүүсийн харилцааны тухай юм. 6. 25-21. Анхны айр бүтдэггүй гэдэг үгийг баталсан цуврал. Яг нь тэрнээс өмнө зөндөл ийм төрлийн кинонууд цуврал байдаг л та. Гэтэ энэ юугаараа онцгой вэ гэхлээр ажил мэргэжил карьерийн талаар илүү өгүүлнэ. Би биедээ хайртайч гэсэн хамт байж чадахгүй зовлон эндээс л мэдрэх болно. Дээрээс нь гэр бүл, найз нөхдийн хүрээлэл, насны зөрүүтэй харилцаа зэрэг олон төрлийн асуудлуудыг ойлгоо үзэх боломжтой. Ерөнхийдөө л хувь хүний өсвөл төлөвшил зэргийг хосуудын харилцаан дээр тулгуурлан харуулсан гэхэд болно. Залуу насны мөн чанар амьдралын тавар лишгүн донд мөрөөдлийн эрэл хайгуулыг харуулan амсуулжээ бидэнд. 5. Good bad mother. Хатуу ээжтэй прокурор хүү ослоос болоод ой санамжаа алтан 7 настай хүүхэд болж байгаа түүх. Яагаад онцгой гэж юу?
Хүүгээ багдан зөөлөн өсгдөг байжтэй гэсэн ээжийн харуулслыг твтэх боломж байсан болохоорооч тэр юм уу? Хэдий хүүнд карьертэй мундаг залуугаас эргээд нусаа ацартай наасан 7 настай болно гэхээр ээжд нь ямар хэцүү байх нь ойлгомжтой. Гисэн хэдиж өвчин шаналл зовлонгоо умартан сэтгэлийн хүчээр хүүгээ босгож амьдрал карьерийг нь ахин эхлүүлж байгаа нь гайхалтай. Гол дөрүүд өнгөрсөн алдаагаа цагаатгаж эвдэрсэн харилцаагаа засахыг эрэлхийлдэг тул гитлгэл ба оршуул нь энэхүү цувралын хамгийн гол сэдэв байгаа юм. 4. 39. Манайхан дунд энэ драмаг үзээгүй хүмүүс байвал бас заавал үзэх цуврал. 3 найзын тухай өгүүлэх ба жирийн найзуудын түүх клуб биш. Уг цуврал нь 40 нас хүрэх гэж буй 3 эмэгтэй дунд үеийн эдрэтэй зүйлсүүдийн талаар болон нөхөрлөл, хайр дурлал, хувийн өсөлт хүршин талаар өгүүлнэ. Тэдний гүн гүнзгий бат бөх нөхөрлөл нь амьдралын янз бүрийн сорилтуудтай тулгархад сэтгэл санааны дэмжлэг татвартай байдлыг хэрхэн хангах талаар бидэнд хүнд сэдвээр дамжуулах ба энэ нь таны ажил зогсох, найзуудтай байхын чухлыг харуулах юм. 40 нас төхөж байгаа гол дөрүүд маань өөрсдийн амьдрал амжилт бүтээл харамслаа эргцүүлэх нь бид энэ насыг яаж барандаа хэмээн бодуулах авч хайртай хүмүүсээ тэрхэхэд энэ бодол нисэн одох болно гэдгийг дөрүүдийн хайр дурлалаар дамжуулах харуулсан аавштай. Түүнчлэн эрүүл мэнд нас баралтын сэдвийг хүндсэн. Гол дүр нь эрүүл мэндийн асуудалтай тулгардаг бөгөөд энэ нь тэдний амьдралд эмзэг байд сул дорой мэдрэмжийг төрүүлэгч даваад л гарах. 3-т нь hometown cha-cha. Хотын их замтай шүдний эмч хотод ажиллаж амьдрах аргагүй болно. Тосгоны хүмүүсийн бүдүүлэг хилжүүн байдлыг үйлдэлсэж чадах тэрээр арал дээр шүдний имлэг байхгүй зах зээлийн эзлэх боломжийг халтхан эрэхтэй анзаарах болно. Энэхүү тус газартаа ирж сууршин тэр авийн хүмүүсийн шүдний тагнад болохоор газартаа залрандаа тэрхүү газарт бүхнийг хийж чаддаг эгэл жирийн залуу байх ба бүсгүй их зангаасаа болоод тэдний хооронд зөрчилдөх зүйл зөндөө гаргаж хооронд нь өсөрсөн бяцхан ош тэдэнд хайр дурлалын галыг асаах дүл нь болж өгнө. Энэ цувралын талаар нэг ч их олон юм ярихгүй зүгээр л үзэг зүйлээ доо. 2. It's okay that's love. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй 2 амбицтай хүмүүсийн учрал. Багада гэр бүлийн хүчирхийллээс болоод авсан сэтгэлийн шархан сэтгцийн хувьд эрүүл бусд болгосон ч мэрэгжлийн карьерт нь сайнаар нөлөөсөн зохиолч залуу. Ээжээсээ болоод авсан сэтгэлийн шархан амьдралд нь маш том нөлөөлөл авчирсан сэтгцийн эмч бүсгүй хоёрын санаандгүй гэмээр учрал нь хайр дурлалх болно гэж тэд өөрсдөө ч төсөөлөөгүй билээ. Яагаад уг цувралыг үзэх ёстой вэ гэхлээр залуучуудын амьдрал болж болох зүйлсийг фильтргүйгээр харуулсан байсан илүү реалистик санагдаж байсан. Нэгт Something in the Rain. Энэ бол GOAT, relatable drama ever. Багадаа ч юм уу өсвөр насндаа ч юм уу найз ах ихчиг крашлж байсан та нар тэр дундаас крашлаад үргэсэн хүмүүс юу хэр их байдаг бол хүмүүсийн дунд байдаг үерхлийн түгээмэл фэнтези дунд мэдээж найз ах ихчээ сайн болох гэсэн зүйл байж л байдаг. Тэгвэл энэ драма энэ концептыг аваад бүр 16 анги хичгсэн байна. 2 сайн найз байх ба үхэлэлт хэдлийн салгана. Гол дүрийн бүсгүй маань ажилдаа гэрхай нэмбэ хариуцлагатай нэг. Тэрээр нэгэн кофений компанид ажиллах ба түүний ажлын дээд албан тушаалнууд дандаа эрэгтэй хүмүүс байдаг. Тэрхүү эмэгтэй ажилтан нь эрэгтэй дарга нарынхаа дарамтыг үргэлж дэвчих нь үнэхээр бачимдмаа. Манай гол дүрийн бүсгийн сайн найз кафен нэг салбарын менежер. Харин түүний дүүн гадаадад олон жил ажиллаад эх орондоо эргээрнэ. Гол дүрийн бүсгийн офис сайн найзынхын дүүгийнх нь офис нэг барилга дотор байх ба тэд хамтдаа өдрийн оройн хоол хийх болно. Тэгээ яасан байх нь ойлгомжтой. Дан ганц хайр дурлалын асуудлаас гадна ажлын байрны бэлгийн дарамт, ээж аавын хүүхдүүдийн амьдрал хитэх орооцолдох токсик экс гэх мэт олон нийгмийн асуудлуудыг хүндсэн гэдгээр онцлог. Дээрээс нь нэг тийм хөнгөн гонигт анги бүр навтуулагч үүнийхээ хажуугаар хөнгөн жаргалыг бидэнд амсуулна. Харин яагаад нэгт оруулсан гэж юу? Balance baby. Жаргалан ч их биш, зовлон ч их биш. Энийг тэнцвэрийг хангасан драма болохоор л байх. Тэгэхээр охтуудаа хүүгүүдээ сайн сонс. Хоол авч өсөр агаад найрчих. Баярлалаа Melodic Memory.